Ийм итгэл орой болчих юм ба тий. За одоо миний өнөөдрийн бичлэг болохоор өнөөдөр орой эхэлж байна. За арын дамаг ингээд юу яж байна? Ирж байна. Одоо мах авч өгнө гэсэн. Тий ингээд зөвхөн ингээд байж хатал хөрх юм. Грандагийн хэлэг 9 сарын 1-ний хоолны орон Солонгостой монголчуудын цааны хэлцний байдлаар нийтдээ Гой хоол ямар их юм бэ? Йоо. Pork. Нөө энэ сайхан би юутэй биш шүү. Махт сайн махтай. За. За гой хоол. Би бүр яг тэр бичлэгнүүдийн буцаж сэргээж өнөөдрийн катлах уу гэж доол гэж. Маа найз начин сонирхож байгаа шүү. Гайгүй үнд үзэхээс начин байна уу? Начин заа арслаа. Юун дээр авраг дээр бартардна. Зүрүү өгнө. Юу? Зүрүү юу? Зүрүү өгнө шүү дээ. За манай арын нэштэй бүх тэгснээ хаал гонголж өгдөг юм тусалдаг хүн байвал сайн гэж. ингээд Инстаграмын дор бичлэж чинь тэгснээ бичиж байна. Энийг ингээд үснийх нь юу харангат. Яг л беби яваад байгаа юм да. Хоолоогоо энэ яаж байгаа юм? Энд чи одоо яаж байгаа? Гайхалтай ингэ юм ярьжсэн чи өөдөөс харсч. ингээд цаалаа. Одоо яг ингээд тулгааг яг яа зааж өгдөг сурмаар байна. Нэг өмнөөс нэг ингээд монголоор ярина штэ. Тэгэхээр ингээд за энэ юу гэж хэлэх үү гэдэг л бодож байгаа л. Өмнө яг явтах нь адилхан л байгаа. Яг өөр орны хэлээр ярьж байгаа бол босч байгаа. Ямар юм аа үүшүүлэгчээ харина үүшүүлэгчээ чтэй биш. Яраарай. Та яраарай гэж хэлжэлтэй наадхаа ирж үзүүлээрэй. Биш ээ яраарай гэж алж. Тэгвэл өөдөөс нь тэгвэр одоо юу лээ? Яавс юу болов? тэг зөв ярьсныхаа араас чи яг ингээд өгнөл 1 минут аваад эхэлгээд гэдэг таахгүй. Ингээд видео хийж хата тэгдэгтэй. Ингээд дуурсныхын дараа эхлэрээ гэл тэгмүүд яг дуурж хахад нь сайн байцгаанууд хамбун гэж хэлж. Тэгээд биш ээ дуурсныхын дараа гэл эхлээд 2 хэлээл 3 хэлээл дөрөвдөх дээрээс нүд нь эргэлдэж ирээл за тэгэл би бодож байгаа. Тэгээд сүүлдээ бүр юу гэж эхэлдэг вүлээ гэж асууж асуух. Тэг. би нэг тоо гараад идэг. Яг тэр хөө. Тоо мобот. Юу ч бодохдохгүй. Би бодохдоо болчтой бас. Үрчиг ховоох орж үрж ирээд. Тэс нэг л амар гоё ингээл бичлэг явна штэ. Амар гоё яаж дуусчаал ингээл юм ярьж гоо. Төхөлөө гэж. Тийм байхаар ч тэгээд яах вэ? Тэгээд камерны цаанд нэг л мушилцаар ирэхэл за нэг юм болохоос яач юу? Харж чи би. Тэгэл нэг юм болгоо хэвчээ байгаа. Тэгээ яах юм чинь. тэгээд дундаас нь бичлэг гараад байгаа юм аа. Тэгээ ёо. Бичлэг гараад байна. Тэр чинь нэг 10 секундын бичлэг битүү ингээд хэдэн 10 минут зарцуулж байгаа. 20 минут. Дөрөв 3 өгүүлбэрх нийлүүлэх гэж л алаан болж байгаа юм чи. Үйлчлүүлэгчтэй. Үйлчлүүлэгчээ шалгаруулах гэх юм уу биш үү? Үйлчлүүлэгчээ шалгаруулах гэх юм уу юм ойлгомжтой байна. Үйлчлүүлэгчээ шалгаруулах гэж ингэж хэлж байгаа. Хүнд наалдцтай хэлгээд байгаа. Минийх наалдах байгаа шүү. Нэрээ. Чи нэг юм. Кат гэдэг товчийг дараад ирэхлээ шүү дээ. Залхуурт өндөө. За манай найз явлаа хөтлийн өнөөлөн цагтсан гэлээ. Ой. За бай. Тэм сураад ирэх шүү. Бай бай. Бай бай. Өөрөөр л мэдлээ бай. Баяртай. 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 Тэвтэй суусан чинь суугаараа бөөлчөд. Яана. Яа. Гоё хийнэ гэж. Яа, истоггүй шүү. Энэ цагийн авто ярьж байгаа гэж байгаа тэгээд 3 22 өдөр. Тэгээд 3 өдөр болсон. За ингээд Apple-ийн ивент үзэж байна. AirPods. За. Хүлээж үзлээ.
iPhone 17 өмөө орлоо. Миний энэ утасны багтаамжинд дүүрээд би бүр шүү дээ. Өдөр болгоо юмаа устгаж цэвэрлж багтаамжаа багасгасан ч гэсэн дүүрээд байгаа. Apple Intelligence. A19 has the next generation 5-core GPU. За өглөөний мэнд. Өглөө жоохон жимс идчихье. За өглөөний мэнд. Би ер нь бол ингээд өмнөх өдрийнхөө өдөөс хойш бичлэг хийгээд тэгээд маргааш өглөөнийхөө бичлэг хийнгүүтлээ нийлүүлээд тэгээ оруулаад байна. Өчигдөр ингээд iPhone-ы нээлт тулсахгүй би үзэж байгаа бүр ингээд iPhone-ы нээлт яг iPhone 17-ыг зарлахаас өмнө ингээд AirPod Pro 3, iWatch 11 гэлгээл баах юм яриадсан. Тэг яг iPhone-ийн нээлт нь болсон чинь миний бүр амар нойр хүрээд яг this is iPhone 17 гэсэн чинь би ингээд зөв шууд хонцсон цаа. Тэгээд тулгаа бүр шөнжөнгөө үзэнгүүтлээ охиноо аваад тулгаа баг өглөө 6 хүртэл охиноо авсан баха. Амар ядарсан баха. Нэг мэдсэн чинь бүр миний нөгөө мөмийн сүг халаагаад өгч мөхцөн за бүр шөнө ингээд 4 цагт би бүр ингээ тэгээ өглөө би хөхүүлээд тэгээд бүр хямд унтчихин. Би бүр ингээд зүгээр тулгаад даатгахснаа зүгээр ингээ өөр амар унтцсан заа ёо. Амар iPhone-ыг хүлээжсэн. iPhone-о ч үзээгүй. Тэгээд охиноч өөрөө аваагүй. Юу ч хийгээд байгаа. Ээж болно гэж нэрээ гурилт чинь нөө тэгтээс гайгүй болоолах шиг юм. Яг уг нь бол ингээд шөнө 11 цагт хөлээд 2-оос хөлээд 5-аас хөлээд 8-аас хөлээд тэгээд дахиад 11-ээс хөлж байгаа хгүй. Тэгсэн чинь яг шөнийн 2 цагийнх дээр болохоор би бүр үнэхээр ингээд бүр яг нүдэд аахгүй яг 11-ээс хөлчээд ингээд унтж байгаа. Тэгэл яг 2 цагийнх дээр бүр үнэхээр ингээд яг жоохон унтчихдаг хөө гэх. Тэгээ 2 цагийнх дээр уг нь бол тулгаа ингээд надад тусалж байгаа. Гэхдээ өчигдөр бүр 2 цагийнх нь бүр баг өөрийн 4 цаг хүртэл явсан баха. Энэ хоёр баг 2 цаг сэрүүн байсан баха. Я бас чихээр насаа. Манай охин болоод удчихжээ. Тэгээд охиноос асууя гэсэн чинь. Өчигдөр 2 цагаас яасан юм гэдэг. Тэгээд надад 2 цаг дотор болохоор тулгаа үнэхээр тусалдаг бүр яг ингээд шөнө би яг 3 дараалж ингээд босвол амар хэцүү байхгүй. Тэгээд шөнө 2 цаг дотор ядаж нөгөө памперсыг сольж өгөөд тэгээд ингээд би ингээд хөхүүлэхэд ингээд би нойрог ингээд хөхүүлж байгаа байхгүй. Тэгмүүд ядаж ингээд хөхүүлэнгүүд ингээд унтуулчвал амар надад амар тустай юм билий бүр яг 2 цаг дотор тусласнаас хойш би бүр ингээд зүгээр л би бол үнэхээр аятайхан байгаа. Жин баг нэмээгүй юм шүү дээ гэд нэг хүн тэгцээсэн. Тэгээд айгүй олон хүмүүс ингээд жингийн асуултаар ингээд бас дахиад асуусан байсан. Би чи нэмсэн. Гэтэ ер нь бол ингээд буцаад хасагдчихин бас айгүй их хаван байсан юм шиг байна. Гэтэ нэг юм нь шүү дээ. Манайхан би чи айгүй ийм ирүүтэй ингээд айгүй нарийнхан нүртэй болохоор миний нүур бол ингээд турхаа харагдаж байгаа. Нүур одоо би жин хасуугатлаа нүрнээсээ л ингээд хасч эхэлнэ. Тэгэхээр ингээд нүур турхаа харагдаж байгаа. Гэхдээ бусад хэсгээр бол би ингээд бас юм чи одоо төрөөд сарч болоог байгаа юм чи. Ер нь бас жин байгаа шүү за. Би одоо харуулъя. Харалтай. Ер нь л ингээд өөх мөх болсон юм даа. Энэ яс чи барьсан юм бэ? Ийшээ сүү хасгараад нороод ингээд маалтцсан юм биш үү? Буцаад ингээд шүүх хурлын танхимд болж байгаа юм сонсоод нэг Cardi-B-ийн хэргийг ярьсан чинь надад амар гоё юм. Тэг би одоо ингээд яг Instagram дээр reel шүү дээ 3 минут хүртэл постлж болдог болсон байхгүй юу? Тэг би ингээд өмнөшөө ингээд Instagram дээр постлсоор байх уу эсвэл штэ YouTube бичлэг болгоод ингээд уртаар нь хийх үү гэдэг ингээд нэг асуудал үүсээд байна л та. Тэгээд
Би болохоор надад бол ингээ Instagram дээр ингээ нөгөө би анх ингээ reel хийж эхэлсэн учраас ингээ яг тэр шиг ингээ яриулт үгээрээ л та. Гэхдээ хүмүүс болохоор ингээ уртаар нь ингээ одоо нөгөө машин барьж байхдаа ч юм уу те ингээ тавьчаад эсвэл нүүрээ бууж байхдаа тавьчаад үзүүлээ амар гэдэг юм билээ. Тэгээд би Instagram дээр ярьсан юм аа яг өмнөх шиг ингээ нөгөө Бишимбаевын хэрэг ярьсан шиг нийлүүлээд уртаар нь YouTube дээр тавьчих болно. Гэхдээ би одоо ингээ энэ channel дээр болохоор ингээ гэр бүлийнхаа одоо ингээ охиныхоо контентыг хийж байгаа мөртлөөсөө хажуугаар нь одоо ингээ додоо модоо шүүх хурлын ингээ юм яригдах ч амар сонир шүү дээ. Би одоо тусдаа channel нэх үү яах вэ бодвол юм. Яг яах юм болоо ингээд энэ дээр яг шийдвэр гаргах хэрэгтэй байна. Тусдаа channel нэгээд тэрэн дээрээ ингээд шүүх хурал мурал ярьдаг болох уу? Та эднэр надад энэ дээр санаа өгөөрэй. Тэгсэн чинь би нэг хэлсэн чи тулгаа надад channel агш чи миний channel дээр тавиач гинэ амир хөр. Тэг би Dento гэсэн channel дээр амир шүүх хурал ярьж байгаа шүү дээ. Яг ямар ч юм дээ. За тэгээ гоё цэцгээ та эдтэй харуулъя. Гоё цэцэг харахаар сэтгэл сэрэгтэй шүү. Энэ амар гоё. Гоё сарна хацтай. Энэ бүр амар хөөрхөн. So pretty. Солонгосчууд гэдэг ингээд цэцэг бохдоо ингээд амар олон янзын цэцэг ингээд оруулаад одоо жишээлбэл энэ минь бүр юу. Тэг ингээд үнэхээр чамин болох юм аа. Цэцэгний ингээд сортууд нь бүр арай л их үү.